Hello, welcome to the Happy Chase. Тэмцээний 1-2 ургийг хэлэхэд бэлэн болсныг мэдэгдэж байна. За одоо бүгдээрээ хоорондоо гараа бариад 1-2 өргөө эхлэн үзье. Хариуцсан игнэний хажуу зогсчих. За бүгдээрээ бэлнэ. Гурван сэлгээгээ хий. Одоо 3 2 1 За бүгдээ чимээ болъё. За одоо 2 дугаар эгэлхэд бэлэн боллоо. За дараа хараад 2 дугаар өгөхгүй. Амжилт хүсье хүүхдүүдээ. Төгснүүд шатрын клубээс санаачлан бага насны хүүхдүүдийн шатрын авраг шалгаруулах тэмцээнийг уламжил болгон зохион байгуулдаг. Энэ удаа 5 сарын 16-наас 17-ны өдрүүдэд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын их танхимд 3 дахь удаагийнхаа шатрын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд нарны багчууд Бяцхан Монгол 41, 61, 85, 112, 118, 122, 172, 185 дугаар цэцэрлэг зэрэг нийт 50 гаруй цэцэрлэгийн 826 хүүхэд Төгснүүд шатрын клубын салбарууд болох Сансар, Олимп, Натур, Буян тухай зэрэг 12 салбарт суралцдаг сургуулийн насны сурагчид нийлээд 1000 гаруй хүүхэд 2 насны ангиллаар 2 өдөр өрсөлдөн тоглолоо. Энэ өдрийн тэмцээнд 4-6 насны багчууд оюун ухаан авяас чадвараа уралдуулан өрсөлдсөн юм. Шатар тоглох нь хүүхдийг бага наснаас нь сууд сургах, анхаарлыг нь төвлөрүүлэх, төвчээртэй болгох, сэтгцийн эмгэгээ сэргийлэх, IQ-г нэмэгдүүлэх, ой тогтоолтыг сайжруулах, бүтээлч байдлыг нэмэгдүүлэх, асуудлыг шийдвэрлэх, утас компьютер зэрэг дэлгэцийн донтолтоос сэргийлэх гэх мэт маш олон талын ач холбогдолтой. Тийм ч учраас хүүхдийн авяас чадварыг хөгжүүлэх, ухаалаг бүтээлч Монгол иргэнийг хүмүүжүүлэх, төлөвшүүлэх зорилготой Төгснүүд шатрын клуб байгуулагдсан бөгөөд жил ирэх тусам шатар сонирхогч хүүхдүүдээр хүрээгээд хэлсээр өнөөдөр 12 салбарт үйл ажиллагаагаа явуулж байна. Байгуулагдсан цагаас хойш 15 дахь хавартаагаа залгоод байгаа Төгснүүд шатрын клуб энэ удаагийнхаа тэмцээнийг 15 жилийнхээ ойд зориулан зохион байгуулсан юм. Сургууль цэцэрлэгээс шалгаран төлөөлөн ирсэн авяаслаг Бяцхан шатарчид баг багаараа ижилхэн хувцаслаж швейцар системээр 5 өрөг тавьж өрсөлдсөн юм. За идчих шүү цаа нүгээр ажлын нүгээр. За идчих шүү. За сайн байна. За. Хоёр дууссан юм уу? Хин хайцсан. Өөч хайцсан юм уу? За аль цэцэрлэг юм? 311. 311 хин гэдэг. Батсал.
За гоё энэ хожицсан чи. Баяр хүргэе. Хоёрыг дууссан юм. Хин хожсон? Чи хожсон юм. За айц сэрдэг. Гурав. За өмнө нь шатрын тэмцээнд орж ирсэн үү? Чи юу? Йоо ямар мундаг өгч юм. Баяр хүргэе. Таны хүү тоглож гин үү? Охин тоглож гин үү? Зээх үү тоглож гин үү? Хэдэн настай? 5 нас. Аль стрэлтэй явдаг? Сансрын салбарчтай юм. Хэдэн настайгаас тоглосон бэ? 4 настайгаас тавсан. Нэг жил ингээд шатар сураад өөрчлөлт гарсан уу? Хүүхдийн ер нь нэг зөвшөлт орж ирсэн. Гайгүй сайн тоглодог болчиход байна шүү. Гайгүй сайн тоглосон. Сая тэгээд завсарлагаан боллоо шүү дээ. Тийм. Хэд хожигдсан юу ярьж байна? 2 хоцсон л гэсэн ямарчсан. Эцэг танаа охин орж ийн хүү орж ийн? Манай охин орж байгаа. Хэдэн настай? Одоо 5 6 Аль стрэлээс орж ийн? 185 дугаар стрэл. За шатар сураад хэр удаж чинь? Сая намраас л явж гисэн. Тийм. Өөрөө их дуртай байна тий. Өөрөө их дуртай. Одоо 2 тудаагийнхаа тэмцээнд оролцсон явж. Өмнө нь ямар тэмцээнд орж ирсэн? Наад игээд сая хавар болсон. Тэнд ямар амжилт үзсэн? Мөнгөн медаль авсан. 2 дугаар яринд ороод. Сая завсарлагаан гарч ирээд юу гэж байна? Нэг удаа хожигчлаа гэж хавраажсэн. Тэгтээ гайгүй. Чи яцсан? Аль стрэл? Дууссан уу? Хин хожсон? Чи хожсон уу? Би ястаа. Чи ямар стрэл? 160 стрэл хаанаа дээ? Энд Яцсан мундаг юм аа. Хүү за аль стрэл вэ? 59. За хэдэн настайгаас шатар тоглож сурсан бэ? Сая намраас л сургалтанд яваад Төгснөд л яваад уу? төгснөд л бас тий. За тэгээд сая завсарлагаанаар гарч ирсэн бах ямар амжилт үзсэн бэ? 3 хоцсон л гэсэн. Оо за одоо тэг хоёр үлдсэн шүү дээ Тий аа. Шатар дээр нэг дуртай байна үү? Дуртай. Ер нь шатар даам хоёулангаар нь л сонирхоод байгаа. Гэртээ тоглож байна уу? Тоглодог. Ах нь бас шатар тоглодог. Тэгээд ахтайгаа тоглодог шүү. За шатар тоглоод өөрчлөлт болж байна. Гаралгүй яхаа айгүй хурдан сэтгэж боддог. Тэгээд дагуулад нэг даамд бас ер нь тэр оюун ухааны спорттой гэдэг ажгүй явчих харал юм шиг санагдсан шүү дээ. За энэ тэнцээ танаа охин орж ийн хүү орж ийн? Манай хүү орж. Хэдэн настай вэ? 5 нас. 5 настай. За шатар хизээ сурсан? Одоо сая энэ юугаар л сурсан та. Намар уу? Тий намар. Хэдэн сар болж байгаа юм шүү дээ тийм ээ. За хэр амжилттай тоглосон гэж сая завсарлага гарч ирээд. За өөрөө бол 4 тоглохдоо 3 хожоо нэг тэнцсэн. Багаараа жоо хожигтал явдаг шүү дээ. Аль стрэлээс ирж байна? 100 дугаар. Ер нь шатар тоглоод танаа хүүхдэд өөрчлөлт өгч байна уу? Байгаа шүү юу. Сууд сурчлаа. Нилээ өдрөд тоглоно. Ер нь гайгүй сайжирцсан. Нүүдлэж мэддэг байсан. Йоо хөргөн тоглоод. Каш дээр нь явуулсан гэж бодож байна. Оо цаашдаа тэгээд шатраар нь явуул шүү дээ. Ах нь бас гайгүй тоглоо. Танаа зээх үү юу? Зээх. Энэ Хин тэмцээн. манай зээ охин За хэдэн настай вэ? 5 настай сэцэнгээд 59 дугаар цэцэрлэгээс ирээгүй зүгээр нөгөө
юунаасаа ирсэн. Шатрын нөгөө юу лээ төгсний үдлээсээ ирж орцож байгаа. Дамирсан 3 хажлаа л гэж байна. Тэгээд одоо нэг өргөдөлсөн. Хоёр өргөдөлтөө байгаа тийм. Хизэнээс тоглож ирсэн. Энэ жил саяхнаас их жил тоглож ирсэн шүү дээ. Тэгээд шатарт ангидаа юу яагаад шатрын Шалгараа. юун тогдоод тэгээд тэр төгснүүд 7 хоногт 2 удаа ингэж явдаг. Тэгээд одоо ямарсан гайгүй тоглож идэх шиг байна да. За түн суугаарай. За нүгэр. За. За хэдгээр цэцэрлэг вэ? 46. За сая тоглоод яасан бэ? Пианор мадлаас чагалсан. За хатар руу хэр удаж байгаа? Чухалд үзэж байгаа. Яагаад удаж байгаа вэ? Тий. За үеийнхээ найзуудтай юу гэж уриалмаар вэ? Хатар тоглоод ухаантай болох уу? Ухаан талдаг. За нэг хэд тоглоод хэд очсон? 3. За миний хүүгийн нэр хин гэдэг үү? Очил бэлгөө. Очир билгүй айц төрлөөс ирсэн. 50 дугаар цэцэрлэг. Сая чи хэдэн удаа тоглосон нийт? Нэг 5 тоглоо нэг хожигдоод 4 ирсэн. 4 очсон. Оо ямар мундаг. Тэгээ танаас цэцэрлэг нэрэл. Ээжгүй. За мундаг. Шатар хизээс урсан. Өмнө явж игэлтээ. Нотлос урсан юм. За мундаг. Шатар тоглоод ацтай би маглаж чадлаа. Ахтайгаа би шатар тоглоод дахиад би хоччихлоо. Би Танаа хүү шатрын тэмцээнд орж байгаа юм байна шүү дээ. Зээ хүү. За хэдэн настай? Одоо цэцэрлэг яг төгсч байгаа ч одоо юу гэдэг. 6 нас болж байгаа юм шүү дээ. 6 нас болж байгаа. За хэдэн жил шатар тоглож байгаа? Хизэнээс сурсан бэ? За мэдэхгүй цэцэрлэгтлээ сурч байна гэдгийг нэг юм оролдоод байдаг юм аа бас. Өмнө нь тэмцээнд орж ирсэн үү? Гүү. Тантай шатар тоглож байна уу? Гүү чи намайг гол нь Гол нь бас яа. Цэцэрлэгээс төрүүлээд шалгараад ирж байгаа шүү дээ. Энд бас шигшигдээд. энэ төр зайлуун тэгээд доорлогс ингээл орж ирэх юм. Сая хажлаа л гэж бахан авсан шүү дээ. Тэгээд усаараа явсад юу болж байгаа юм бэ? Шатар тоглох хэрэг. Гой. Шатар тоглох хэрэг удаа хэр удаж байгаа юм? Жаахан сууд. Сая яасан тоглоод хожсон уу? Хожсон. За сая 5 тоглоод ямар амжилт үзүүлсэн? Хожиж чадсан уу? 3 хожоод 2 хожигдсан байх тий. За хизээ шатар тоглож сурсан. Хэдэн цэцэрлэг Мартсан уу? За. Гэтэ ахтайгаа тоглодог уу? Аатагаар тоглодог. Тэгээд Аав нэг чинь чамайг сайжирсан байна л гэж юм. чигтэр тоглодог дэж байгаа сэрүүн тоглосон. Сэрүүн тоглох юм уу? За мундаг юм аа. Амжилтсан. Үзий жаргал. За үзий жаргал айцтай. 11. За чи сая 5 тоглосон шүү дээ. Тэг хэдэн удаа хожсон? Нэг. Нэг удаа хожоод 4 удаа хожигдаа ирсэн үү?
Оо за. Хизээ шатар сурсан. Нэг хоног өмнө сурсан. Оо за. 6 настай хизээ сурсан шатар. 5 настай. За сая яаж сурсан? Хаа очсон хизээ очсон. Наад тавснаас. Хэжэдүү? Хэдэг очсон. Ялладүү? Дөрөв? За баярлалаа. Itu motor ini. Баярлалаа. Бүгдээ баярлалаа. Дараагийн видео орцоорой. За би ингээд төгснүүд л дархан салбарын Балармаа гэдэг стрим багш байна. За ингээд сүүпийн өмнөх хүүхдүүдийнхаа одоо 4 дахь жилдээ болж байгаа уламжлал болгон зохиогдож байгаа энэ тэмцээнд одоо 2 дахь удаага манайх 1-р байр эзэлж байна. Надлан бас 1-р байр эзэлсэн. Энэ жил бас дахиад 1-р байр эзэлсэн. Бяцхан шавнартай маш их бахархаж шавнараараа. Тэгээд оюун ухааны одоо фитнесээр хичээлж байгаа энэ бяцхан шавнараараа өшөө их амжилт хүсье ингээд. Манай шавнар одоо хамгийн бага нь хичнээн сар авч ирсэн. Хамгийн их хичнээн жил. Одоо ингээд 9 сараас дөнгөж анхныхаа юу орсон. Тийм. Одоо ингээд анхнаас 4, бэлтгэлээс 4. Тэгэл сурсан. Тэгэл өдөрт нэг 30 минутаар эдгээр чи хичээлдэг. Яг тэр хичээлэгтэн дүрмээрээ л явж байгаа одоо. Сая 5 тоглолт хэдээс 5 өөр бий. Танаа бүхэл. Тэгээ ерөөсө 5 хожигдлгүй бүгдээрээ багаараа ерөөсө нэг ч хожигдлгүй байсан. Аврага болсон. Нэг ч хожигдлгүй. Аврага баяр үргийн. За Батрангүй. За баярлалаа гэрээ. Баярлаа. За баяр үргийн. Баярлаа. За ямар санагдаж байна? Гой. Жагсан дэгс. Аман гэрэл. Ямар санагдаж байна? Гой. 5-5 идсэн биз дээ. Ариун гоё юм уу? За өрнө. За ямар шатар тас? За ингээд надад шатар таалагддаг. Би шатранд их дуртай. Би аавтайгаа дандаа шатар тоглоо. Аавыгаа дандаа хождог. Ямар мундаг юм бэ? За дараач дахиад ирээд хожоороо за. Орон нутгаас танах ганцхан юм биш үү? Манайх ганцхан салбар. Тэгээ тэндээ бас манайх клубтэй. Тэгээ ер нь дархны 6 цэцэрлэгээр явдаг. Тэгээ одоо болохоор 4 цэцэрлэг дээр явж байгаа. Тэгэл манай анхан шатны хүүхдүүд одоо тэгээ цаашаага эдгээр клубээр гүнзгий шат руугаа явна гэсэн үг. Тэгээ манай хамгийн анхны шавнар одоо клуб дээрээ явж байгаа. Одоо 4-р ангид орцсон. Хамгийн том нь ямар амжилт? Хуучин хүүхдүүдээс болохоор ихэнх нь одоо нөгөө дархныхаа цодгоргууд ороод тэндээсээ наашаага улс руугаа 2 хүүхэд, 3 хүүхэд ирсэн байгаа. Ийм амжилттай байгаа. Тэгээ сүүвцад компани бас оролцоод нэг 6 дугаар байранд орсон. Нэг хүүхэд маань 3 дугаар байранд орсон. Ийм амжилттай байгаа. За баярлалаа. Ваа ямар гоё юм бэ. Видео сүүэстэ. За та тахих нутаяа. Сүүхтаяа. За түрүүгээ сайн манай найз бүгдээ ирсэн байна шүү дээ. Нэг ангаадаш чи мөндөө. За түрүү ноён тахны дууга бүгдээ дуу цайд хөө. За хамтдаа ноён тахны
Kim